Сайн бацгааны итгэлийн ахын дүүсээ шинэ өглөөний мэнд хүргье. Тэгээ өнөөдрийг эзэн бурхан биднэрт өгсөн нэгүслийн талаар талархъя. Тэгээ бид өглөө бүр хамгийн түрүүнд юу хийх вэ гэхээр асуудлынхаа хариуг олохоос илүүгээр хариултыг мэддэг бурхан руу хандах нь хамгийн чухал юм аа. Тэгээ өнөөдрийнхөө үг рүү орохоос өмнө эзэн бурхандаа хамтан залбирцгаая. Бидний хайртай их эзэн минь таньда баярлалаа, гайхалтай өглөөний төлөө танд талархаж байна. Шинэ өглөөнийхөө үгийн төлөө тань талархаж байна. Өнөөдрийн үгээрээ дамжуулан та биднэртэй ярьж бидний урамшуулж чиглүүлэх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр бүгдээрээ сургаалт өгсөн номын 3-5-аас 6-ыг хамтдаа үзэх болно. Тэгээ би эндээс уншиж өгье. Бүх зүрхээрээ эзэнт найд, өөрийн ухаанд бүү түшгэл, өөрийн бүх замдаа түүнийг таньж мэдээ. Тэр чиний замыг шулуун болгоно гэсэн байна. Амен. Энэ эшлэл бол итгэгч бидний амьдралын хэв маяг байх хэвээр. Тэгээ бурхан биднэрт хэрхэн үгийн дагуу амьдрах вэ? Энэ зарчмыг бас бий болгож байна. Тэгээ бидний амьдралын ирээдүйд тодорхойгүй зүйлүүд маш олон байдаг. Одоо яах вэ? Энэ шийдвэр зөв, маргааш юу болох вэ? Яагаад надад ийм тохиолдох болов гэсэн бид нэр өөрсдөөс ийм асуултууд асуудаг тохиолдол байдаг. Заримдаа бид бурханд итгэж байгаа мэт боловч бүх зүйлийг өөрсдийнхөө хяналтанд байлгахыг бас хичээдэг, эрмэлздэг ийм тохиолдлууд байгаад байдаг. Гэвч бурхан биднэрт өнөөдрийнхөө үгээрээ өөрийн ухаандаа бүү түшгэлээ гэсэн. Бидний харж байгаа бүхэн хязгаартай, бид нэгнийхээ бас харж байгаа зүйлийг харахгүй байх тохиолдол бас байдаг. Гэхдээ бурхан эхлэлээс төгсгөлийн хүртэл харж чаддаг тийм гайхалтай бурхан байна. Бидний харж байгаа зам хэдхэн алхмын цаана дуустдаг ийм тохиолдлууд байдаг. Бүр ийм мэдрэмжийг ч гэсэн бид нар авч яадаг. Бурхан тэр замын цаана юу байгаа талаар бас мэддэг юм бурхан юм аа. Тиймээс бидний мэдэхгүй байгаа зүйл бурханы үл мэдэгдэх зүйл биш юм аахын дэс. Мөн бидний өмнө хаалтнууд гарч иж идэг. Тэр үед бид бурхан намайг орхилоо. Энэ тохиолдолд ийм зүйл надад яагаад тохиолж ийнө гэсэн юм сэтгэл зүйтэй бас ханддаг тохиолдол байдаг. Зарим үед хаалга бурханы хамгаалалт болж идэм юм аахын түсэ. Мөн саад бэрхшээл амьд тохиолж байгаа хүндрэлүүд байсаар л байдаг. Зарим өөрчлөлтүүд бурханы удирдамж байх тохиолдол бас байдаг. Библиэр Мосе Израилийн ард түмнийг Египтийн боолчлоос аваад гарсан ийм түүхийг бид уншдаг. Тэгээд Египтийн боолчлоос аваад Израилийн ард түмнийг аваад дагуулаа явж явах үед фараон болон тэдний цэргүүд хойноос нь алхаар бас дайрдаг. Тухайн нөхцөл байдалд Израилийн ард түмэн улаан тэнгисийн өмнө ирээд яг бүх юм ингээд дуслаа. Одоо фараоны болон фараоны цэргүүдэд бид нэр ингээд үхэх болчлоо гэсэн ийм нөхцөл байдалтай тулж идэг. Гэтэл яг энэ нөхцөл байдал бол ингээд дуусаагүй. Улаан тэнгис бол төгсгөл бишээс. Улаан тэнгисийг бурхан ярьж Израилийн ард түмнийг хуурай газраар гэтлэгсэн энэ талаар бид нар бас мэддэг. Өнөөдөр бидний амьдрал ч гэсэн яахаа мэдэхгүй нөхцөл байдлууд тулгардаг. Энэ үед бол бид нар бас яг л Израилийн ард түмэн хэрхэн улаан тэнгисийн өмнө зогсчихсан шиг тийм мэдрэмжийг бид нар авдаг баг. Гэхдээ бидний энэ асуудал гэр бүлийн асуудал байдаг, ажил бизнесийн, амьдралын, санхүүгийн янз янзын асуудал байдаг. Бид нар чухал шийдвэрийн өмнө ирдэг. Эсвэл ирээдүгөө бодоод бас эргэлздэг ийм тохиолдлууд байдаг баг. Яг энтэй адилхан бид нар яг ийм атсан шалаанд ийм цаашаа явахын аргагүй юм нөхцөл байдалтай тулгардаг. Гэтэ өнөөдөр бурхан бидэнд бүх зүрхээрээ надад найдаа гэж өөрийнхөө үгээр урамшуулж. Итгэл гэдэг зүйл бол бид нар бүх зүйлийн хариуг мэдэх биш, харин итгэл гэдэг бол бүх зүйлийн хариуг мэдэхгүйч бурханыг дагахыг хэлж байгаа энэ үг юм аахын тусаа. Тиймээс бид юу хийх вэ гэхээсээ илүү эзэн минь та намайг хаашаа хөтлж байна гэдгийг өдөр бүр бурханаас асууж бурханы үгтэйгээр байх нь хамгийн чухал юм аа. Эзэн минь та намайг хаашаа хөтлж байна гэдэг нь маш чухал. Бурхан биднийг хөтэлдэг, дагуулдаг, замчилдаг. Бурханы өмнө бид нэр өглөө бүр ирж үгийн дагуу үгийг уншиж, үгийн дагуу залбирч мөн түүний удирдамжийг бид хүлээдэг баг. Зорилго бол бурханы өөрсдийн төлөвлөгөөнд оруулах биш. Харин өөрсдийнхөө амьдралыг бурханы төлөвлөгөөнд даатгах явдал юм итгэл байхын дэс. Магадгүй өнөөдөр бүх замаа харахгүй байх тохиолдлууд байдаг. Гэхдээ бүх замыг хардаг дараагийн алхмаа бүх замыг хардаг бурхантай хамт дараагийн алхмаа хийх нь хамтдаа бурхантай хийгээрэй.
Гэхдээ бүх замыг харах шаардлагагүй. Дараагийн ахлахмаа харин та Бурхантай хамт хийгээрэй. Бурхан таны хөтэлдэг, тэр таныг ганцаарн гэж орохгүй. Тэр бол бидний аврал, мөн бидний хүч чадал, бидний батсуур болсон тэр гайхалтай эзэн юм аа. Бид эргэлзээгээр биш, найдвараар, айцаар биш, итгэлээр, мөн өөрийн ойлголтож биш, Бурханы мэрэгэн ухаанаар ухааныг түшиглээрэй. Эзэн минь таны хүсэл юу вэ? Намайг удирдаач гэж та өдөр бүр эзэн рүү хандаарай. Бидний харж чадахгүй бүхнийг Бурхан замыг нээж өгдөг. Бидний ойлгож чадахгүй нөхцөлийг Бурхан ажиглаж байдаг. Бидний хүч дуусан газар Бурханы хүч эхэлж байд юм шүү итгэл хайханд үсэ. Бурхан таны замыг шулуун болох болтугай. Мөн түүний амар тайван таны зүрхийг дүүрэх болтугай. Ариун сүнс өнөөдөр чин ажил бүрийг үнэхээр амжилттайгаар ерөөлтөөр хөтлөн дагуулах болтугай гэж ерөөж байна итгэл хайханд үсэ. Тэгээ өнөөдрийнхөө цагийг дуусгаад эзэн Бурхандаа хандан залбирцгаая. Эзэн минь таньда баярлалаа. Энэ өдрийн бидэнд өгсөн үгийн төлөө танд талархаж байна. Тэгээ өнөөдөр бидэнд өөрсдийнхөө ойлголтод түчгэлэг биш танд найдахыг хүсэж байна гэхээзээ. Эзэн минь бидний мэдэхгүй ирээдүг та мэддэг, бидний харахгүй замыг та хардаг үлээ. Амьдралынхаа бүхий л нөхцөл байдлыг танд даатгах байна эзэн минь. Бидний өмнө хаалттай хаалга бүрийг та нээж өгөөч гэж хүсэж байна эзэн минь. Тэгээ бид бүх зүрхээрээ танд найдаж байна. Тэгээд та бидний амьдралыг хөтлөн дагуулах болтугай. Есүс Христийн нэрээр талархан залбирч байна. Амен.